WCS Монголд хөтөлбөрийн газар нь Сүхбаатар аймгийн засаг даргатай өнөөдөр санамжлагт гар үсэг сурч баталгаажууллаа. Энэ хүрээндээ яаж байгаа хөтэ зэрэг замын үед Улаанбаатар чиглэлийн төмөр зам бас хулангийн нөлөөллийг судлах. Энэ хулангийн нөлөөлөөр далимжуулж нийт Сүхбаатар аймгийн одоо бар уртлын сумдад одоо биологийн амжилтыг хамгаалах, тэнд амжилж байгаа хамтарсан байгийг чадваржуулах энэ чиглэлээр үндсэндээ үйл ажиллагаа явуулахар төслийн нийт маань хэлж байна. Төслийн хугацаанд одоо ер нь төслийн үйл ажиллагааны хугацаанд бол хамтарсан байгийг чадваржуулах ажлыг үндсэндээ 2 жилийн хугацаанд хийн. Цаашид энэ ажил маань одоо хамтарсан байг дээр ажилладаг цагдаагийн албан хаагч нар, байгаль хамгаалагч, байцаагч, нутгийн иргэд нөхөрлөлүүдийг чадваржуулаад улмаар энэ смарт программыг нэвтрүүлээд энэсээ дамжуулж хууль бус амтны шилжилт хөдөлгөөн энэ байдлыг үндсэндээ судлах юм. Энэ гэснээр зөвхөн энэ хулангийг гэхгүй энэ маань өөрөө Сүхбаатар аймгийн энэ бүс нутагтх биологийн төр зүйлийг хамгаалахад бол өнтэй хувь нэмэр оруулна гэж бодож байна. Төслийн үндсэн гол зорилго бол энэ дэд бүтц хүн байгууламжийн нөлөөг багасгах зорилготой үний зэрэгтэйгээр энэ нүүдлийн одоо гол тууртан амьтдыг хамгаалах гэдэг байгаа. Яагаад гэвэл энэ маань ганц одоо хулан биш тий бусад биологийн олон байдлыг бас хамгаалах зорилготой байгаа юм. Бид бол яг өнөөдөр бол манай Сүхбаатар аймаг дээр бол цагаан зээр бол одоо нүүдлийн хамгийн том нүүдэлдэг ийм сүрэг амьтан байна. Тэгээ энэ төслийн зорилго бол хулан гэлтгүү бусад биологийн олон байдлыг хамгаалах үүнд бас смарт эргүүлийн шалгалтыг ашиглаж бид энэ нутаг оронд бас тийм ээ зөв мэдээллийг бүрдүүлэх түүнээс гадна орон нутгийн бас иргэдийг энэхүү үйл ажиллагаанд бас татан оролцуулах ийм одоо зорилгыг тээчээд байгаа. Тэгээд түүхэндээ бол хулан бол зүүн бүс нутагт бол байсан гэж үздэг. Тэгээд буцаад энэ амьтан маань одоо өөрөө энэ одоо их нутаг руугаа эргээд ингээд ирж байгаа ийм сайхан бас төслийг бид нэр эхлүүлж үнийг нь дэмжиж ажиллаж байгаадаас баяртай байна. Тэгэхээр байгаль зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар бол тэртээ 20 жилийн өмнө энэ зүүн бүс нутагт бол бид ажиллаж ирсэн. Тэгээ бидний ажлын зорилго тухайн үед бол цагаан зээрийн шилжилт хөдөлгөөний судалгаа, за мөн орон нутгийн ард иргэдийг чадваржуулах, нөхөрлөл рүү чиглэж ажилладаг байсан бол өнөөдөр бид бас энэ өмнө говьд орон говь аймагт хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа хүрээнд мөн одоо энэ наашаа бас зүүн бүс рүү буцаж одоо тэлж төслийнхөө одоо үйл ажиллагааг тэлж ажиллаж байна. Өөрөөр хэлбэл бид нар бас хулан манай зүүн бүс нутаг руу ирж байгаа одоо энэ буцаад түүхэн тархац нутаг руугаа орж ирж байгаа энийг бас дэмжин ажиллаж тийм ээ орон нутагт байж байгаа төрийн байгууллагуудын хяналтын одоо чиг үүргийг дэмжин ажиллаж байгаадаа бид бас таатай байна. Тэгэхээр энэ төсөл маань бол 2 жилийн хугацаанд өргөжих юм. Тэгэхээр Баян дэлгэр сум номгон онгон болон наран гэсэн ийм 3 суман дээр төсөл маань хэрэгжих юм байгаа. Тэгэхээр ер нь бол бид бол энэ эргүүл хийн шалгалтыг бол смарт тодорхой юм одоо орон зайд эргүүл хийн шалгалтын ажлыг хийдэг энэ аргачлалаараа дамжуулаад Сүхбаатар аймгийн байгаль орчны газартайгаа хамтран энэ төслийг одоо 2 жилийн хугацаанд хэрэгжүүлэх болсондоо туйлын баяртай байна. Тэгээд манай энэ үйл ажиллагааг дэмжиж өнөөдөр аймгийн засаг дарга WCS-ийн захирал 2 бол хамтын ажиллагааны санд бичгтүүд үзэглэлээ. Тэгээд энэ сайхан боломжийг бид бас хамтын ажиллагаа маань цаашдаа өргөн одоо тэлэх өргөжих болтугай гэж хүсэж байна.